Сайн байцгаана уу хүн төлөвлөгчтэй. Өнөөдөр манай де факто нэвтрүүлгээр бид нар татварын системийн тухай ярина. Ер нь энэ улс төр эдийн засгийн зэрэгцээ шилжилт хийж байгаа цөөн орнуудын нэг манайх. Тэгээ энэ дотроо мэдээж шилжилт тэгээд төрийн үйл ажиллагаанд татвар чухал. За энэ талаараа бид одоо ямар хөө хэмжээний мэдлэгтэй дүгнэлттэй байгаа юм, юуг сайжруулж болох вэ гэж ярилцж байгаамаа. За яг энэ талаар одоо татварын байгуулагч ажилласан олон жилээр судалгаа хийсэн Шинэ Зеландд Оклендийн их сургуульд худалдааны хуулийн танхимд доктор хамгаалсан өнөөдөр энэ олон улсын татварын үн шилжүүлэх асуудлаар мэргэжсэн доктор Бат цогтын зол заяатай ярилцж байна. Бат цогтын зол заяа үн шилжилт олон улсын татварын чиглэлээр мэргэжсэн зөвлөх. Санхүү эдийн засгийн дээд сургууль, худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг мэхлэн бодогч, эдийн засагч мэргэжлэр Япон улсын Кеогийн их сургуульд үн шилжилтийн баримтжуулалт сэдвээр магистр, Шинэ Зеланд улсын Оклендийн их сургуулийн худалдааны хуулийн танхимд хөгжиж буй орнуудын бит бус хөрөнгийн үн шилжилтийн татварын хууль эрх зүй болон удирдлагын асуудлын шинжилэл Монгол улсын жишээн дээр сэдвээр докторийн зэрэг хамгаалсан. Монголын татварын албанд татварын улсын байцаагч, ахлах байцаагч Alpha Tax TMZ компани үйл ажиллагаа хариуцсан захирал Monument Building Material компани санхүүгийн хилцээний даргын үүрэг гүйцэтгэгч Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуульд эдийн засгийн багшаар ажиллаж байна. Үн шилжилт олон улсын татварын чиглэлээр мэргэжсэн зөвлөх судлаач багш. King Tower Apartment Бэлэг улсын Rainiers брендийн шилэн фасадтай оршин суугчдад зориулсан 5 тухтай орчин бүрдүүлсэн цэлгэр уужим орон зай бүхий 60-аас 154 м2 2-оос 5 өрөөний сонголттой орон сууцнаас төлбөрийн таатай нөхцлөөр худалдан авах боломжтой. King Tower Apartment 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна. За та олон жилийн татварын чиглэлээр ажилласан, судалсан, ялангуяа түүний тодорхой асуудал, үнийн шилжилтийн асуудал. Тэгэхээр хоёлаа юуны ингээд Монгол улсын татварын системийг ер нь ямар хуу явж гин, юу сайжруулахыг, хаана анхаарахыг энэ талаар тийм тусдан судалдаг институт юм байд юм уу? Судалгааны хувьд бол яг одоо тусгаалсан газар бол байхгүй. Гэхдээ манай Монголын татварын мэргэжсэн нийгэмлэг зөвлөхүүдийн нийгэмлэг байгаа. За тиймэр олон нийтийн төрийн бас байгууллага. За тиймд бол одоо судалгаанууд хийгддэг. За мөн манай Монголын татварын алба өөрөө дотоод нэгждээр бас бодлого нэгж байгаа. Тэр бодлого нэгжд ажиллаж байгаа одоо ажилтнууд байцаагч нар маань бас олон улсын түвшний судалгаанууд янз бүрийн байдлаар хийдэг. За намайг ажиллаж байгаа үед ч гэсэн одоо бид нар бос улсууд яаж юм, бид нар хаана яваад байна тий. Одоо ямар түвшинд бид нар юу дутуу байгаад байна, манай дээр ямар одоо гэп ялгаа үүсээд байна. Тэгэхээр энийг судлаад бид нар одоо хуулиндаа хэрхэн өөрчлөх үү? За мөн одоо практик дээр бас ямар асуудлууд тулгамдаад байна, татвар төлөгчдод ямар асуудал тулгамдаад байна гэдгийг судална дотооддоо. Тэгээ тэр асуудлуудаа дэвшүүлээд сангийн ам руу саналаа хүргэдэг. Ер нь бол дотоод байгууллага маань өөрөө дангаар авирын судалгаагаа давхар хариуцсан явдаг гэж ойлгож байна. Тэгэхээр татварын түвшин гэдэг бол нэг талаас энэ ер нь татвар яагаад байгаа вэ гэвэл төрийн үйл ажиллагааг хийвэн байдлыг хангах тийм ээ. Нэг талаас хангах. Нөгөө талаас энэ хувийн одоо хэвшил чинь татвараас зугтах хэмжээнд биш байлгах. Ийм энэ хоёрын тэнцвэр дээр байх хэрэгтэй тийм ээ. Тэгээд энэ утгаараа бол бас зөндөө асуудал байгаа. Татвар их байна гэж үзэж байгаа. Ялангуяа нийгмийн халамж хангамжтай зориулсан татварууд бол эрүүл мэндтэй зориулсан гэх мэт татварууд бол жишээлбэл одоо Скандинавын орнууд маш өндөр байдаг. Манай ч гэсэн ер нь тэднэрт уралдах гэдэг тийшээ явж байгаа. Тэгэхдээ тэнд гомдол гаргадаг. Яагаад гэвэл тийм хэмжээний үйлчлэгээ, баталгаа, хангамж авч чадж байгаа учраас хүмүүс гомдол гаргадаг. Тэгэхээр манайд бол одоо тийм хэмжээнд биш байна гэж. Жишээлбэл ямар ч ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй мөртлөө, татвар төлж байгаагүй мөртлөө хүмүүст тэгээ хувийн бизнес хэрэгэлдэг. Тийм хүмүүст яг татвар төлсөн хүмүүс шиг нь хангамж өгөөд идэг. Энэ тал дээр ямар гол хамгийн гол онлын асуудал нь байдгийг.
За яг татвар маань өөрөө одоо иргэн болгон татвар төлөх үүрэгтэй. Тэгэхээр тэр төлсөн татвар маань улсын төсөвт төвлөрчтэй, улс орны хөгжүүлэхтэй бидний одоо зам гүүр сургууль за мэдээж нийгмийн бүхэл одоо нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах тийм хэрэнд чиглэгддэг. Яг одоо яг энэ чиглэлээр би нөгөө наривчлсан судалгаа хийгээгүй. Миний судалгааны ажлын үнд төвлөрж байна гэхээр нөгөө одоо гэр нь бол групп компаниуд үндэстэн намсан болон дотоодын групп компаниуд төр толгомдоод байдаг. Үн шилжилтийн асуудал. За хоёлаа яг наадах чинь задлж ярмаар байна. Тэгвэл тэгэхээр ямар юм байна гэхээр одоо бид нэр зах зээлээр 30 жил явчлаа. Энэ зам бол хэцүү ч гэсэн зөв зам. Хэрвээ буруу байсан бол ийм олон машин, ийм олон хүмүүсийн сонголт байх ёсгүй. Сонголтгүй байхыг бас би мэднэ. 30 жилээс өмнө ямар байлаа. Тэгэхээр хоёр янз юм байна. Нэг нь бид гадаадын хөрөнгө оруулалтыг татлаа. Янз бүрийн татварын хөнгөлөлт өглөө. Дотоодын компаниуд ч одоо томроод зарим нэг групп компани болоод 50 60 100 компанитай доороо юм групп болчлоо. Энэтэй нийлэгдээд одоо энэ яг энэтэй цуг тэр үн шилжих гэдэг ийм ойлголт гараад ирж штэ тий. Тэгэхээр яг энэ үн шилжих гэж яг юу хэлээд байгаа юм? Дэлхийд дээр ямар юм онцгой тохиол кейс байдгийг энэ тухай ярьж өгөөч. За баярлалаа. Чухал асуудалтай энэ маань. Ер нь бол яг одоо дэлхийн том компаниудын кейс бол нэлийн одоо байдаг. За энэ өөрөө юу вэ гэхээр үн шилжинэ гэдэг маань яг юу гэж энгийнээр тайлбарлах юм бол одоо нэг эзэнтэй юм олон компани байна гэж төсөөлөл та. Тэгвэл одоо А, Б гэд хоёр компанийхаа хооронд тий ажил гүйцэтгэх хийх юм бол үнэ одоо өөрсөнд тогтоох боломжтой байдаг. За тэгвэл тэр үнийг одоо зах зээл дээрх үнэтэй адилхан тогтоохгүйгээр арай өөрөөр тогтоочё гэж үзье. Тэгвэл нөгөө одоо эцсийн үр дүн маань нөгөө татвар төлөх ашиг маань одоо буурах уу тий нэмэгдэх үү гэдэг юм ийм байдлаар одоо тогтоох юм боломжтой байдаг. За энэ нь болохоор яг мэдээж бүх компани гэхгүй л дээ. Мэдээж бизнесийн онцлог байгаа. Нэг групп компани ч өөрөө нөгөө бизнес стратеги те эрсдлийн хуваах байдлаар одоо юу гэдэг нэг компани нь үйлдвэрлэлээ хариуцна, нэг компани борлуулалтаа хариуцна, нэг нь тээврээ энэ гэх мэтэр ингээд одоо үйл ажиллагаа чиг үүргээ ингээд ангилж байгаа. Тэгээд өөр хооронд ингээд гүйлгээнүүдээ одоо ажил гүйлгээ хийлээ. За тэгвэл энэтэй холбоотой ажил гүйлгээгээ бид татварын албаны зүгээс ч юм уу одоо дэлхийн нийтэд хэрэглээд байгаа нь болохоор сунгасан гарын зарчим гэж нэрлэдэг principle гэдэг. Энэ нь болохоор юу гэхээр за та мэдээж гүйлгээ хийж болно. Тэгвэл та бусад одоо зах зээл дээр ямар ч хамааралгүй хоёр этгээд гүйлгээ хийсэнтэй яг адилхан үн нөхцлөөр хийх ёстой шүү гэж үздэг. Тэгэхээр энэ нь өөрөө зах зээлийн зарчмаар танай компани явах ёстой шүү гэдэг шаардлага тавиад байгаа. Тэр аль зэрэг хэмжээнд шаардлага тавьдаг юм байж. Гэхдээ аль зэрэг хэмжээнд хэрэгжиж байна уу, үгүй юу? Яг тэр яг одоо бодиттой үгүй юу тэр үн зарим тохиолдолд татвараас зогтох үүднээс юм уу эсвэл ашгаа нуух үүднээс янз бүрийн ашигтай татвараа гаргачихж байгаа шүү дээ. Яг энэ тохиолдолд жишээлбэл нөгөө бүр олон улсын хэмжээнд ярих юм бол Apple компани гарсан гэж ярьж байгаа тийм Ирланд руу тэр тийм. Тэгээд дэлхийд даяар энэ заримдаа татварын чөлөөлсөн бүсүүд байна. Тусгай газрууд байна. Тийшээгээ татвараа явуулчаад тэнд нөгөө татвар авдаг учраас бүгд тийшээ гэж мөнгө шилжүүлчихэд тэрийг юу гэж хэлэх вэ тэд нэр тэнд байгаа дансаа хилж таарна шүү дээ. Энэ нь болохоор яг уу бас одоо юу гэдэг татвараас зайлсхийх цутаах юм зорилготой бол биш л дээ. Гэхдээ мэдээж одоо юу гэдэг нөгөө таны яриад байгаа кейс болохоор олон улсын одоо үндсэн намсан том компани Apple компани тухай яриад байна. Тэгэхээр энэ ямар кейс гарсан бэхээр 2007 онд бол 1992 онд одоо Ирланд улс Apple компани хоёр юм салбар тэнд байгуулагдаад тэгээд тусгайлан юм хөнгөлт өгсөн байдаг. Ерөнхийдөө зардлуудаа бүгдийг хас боломжтой. Тэгээд борлуулалтын орлогын одоо орлогоос хасах зардлуудыг ингээд зөвшөөрсөн юм тусгай юм хөнгөлт өгсөн байдаг. За энийг болохоор Европын комиссиас болохоор шалгаж үзээд за энэ хөнгөлт маань одоо бас тийм ингээд шудраг бус байна. Энд чинь одоо яг хөнгөлт гэж үзэхгүй улсын тусламжийн шин чанартай байна. Тэгэхээр энэ мөнгө бол одоо ингээд буцааж төлөгдөх ёстой гэдээ ингээд маргасан байдаг. 2013 оноос хойш одоо энэ олон жил маргаан өрнөд тэгээд 2024 онд одоо энэ хамгийн эцсийн байдлаар Европын шүүхээс энэ одоо яг зөв юм байна буцааж төлөвлөх ёстой байна гэд ингэ шийдсэн байдаг. За энэ одоо яг хуу цаад утгаараа гэх юм бол үндсэн дамсан компани маань өөрөө ингээд аюу олон улсад салбартай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бизнесийн нөгөө нэг гинжин хэлхээ гэж бид нар үздэг. Тэгэхээр энэ одоо энэ гинжин хэлхээгээ одоо юу гэдэг бизнес эрхлэгч маань мэдээж ашиг олох төлөв явж байгаа шүү дээ. Тэгэхээр ашигаа хамгийн өндөр байх одоо боломж хаана вэ гэж ирэлхийлдэг. Зөв шүү. Тэ
Тий. Тэгэхээр компани ашигын төлөө явж байгаа юм. Тэгэхээр яагаад болохгүй гэж угаасаа. Тийм. Тэгэхээр нэг талдаа яг бизнес эрхлэгчийн хувьд бол зөв. Гэхдээ татврын алба одоо юу гэдэг улс орнуудын татврын алба болохоор манад төлөх ёстой татвараа шудраг төлөө гэдэг шаардлага тавьчих. Тэгэхээр та бизнесээ ингээд одоо шудраг зарчмаар хийе. Одоо юу гэдгийг бус одоо зах зээл дээр өрсөлдөж байгаа. Тэгээ өрсөлдөөний давуу байдлыг бас өөртөө бий болгохгүй тулд энэ одоо сунгасан гарын зарчмаар зах зээл дээр яг ижлэхэн зарчмаар явах хэрэгтэй юм шүү гэл тэрийг л одоо үн шилжилтийн гол зарчим. Тэгээд орон дотоод ямар юм байж болох вэ? Гадаад ямар байх тухай ярьж штэ тийм. Яг Монгол улсад ингээ гадаадын хөрөнгө оруулалтын ингээ бүртгэлээ ингээ харахаар маш олон хүмүүс жишээ нь маш олон компани Голландд бүртгэлтэй байгаа. Тэгээ тэрийг бид нар Голландын хөрөнгө оруулалт гэж хэлхээс аргагүй байгаа. Тэнд бүртгэлтэй юм чинь. Гэтэл үн хэрэгтэй нэг Голланд бол маш бас их татвараач өгдөг учраас том компаниуд тэнд бүртгүүлчихэд нааш орж идэг шээ давхар бас эндээс татварын хөнгөлт үзэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд энэ бүхнийг тооцоод ялангуяа уул уурхайн компанитай холбоотой тийм олон улсын эдийн засгч OECD энэ тийм тодорхой чиглэл өгсөн юм байдгүй. За ер нь бол одоо олон улсын түвшинд OECD эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага бол нэлийн одоо олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. 2011 оноос хойш одоо нөгөө BEPS хөтөлбөр буюу одоо татврын суурийг гажуудуулах, ашиг шилжүүлэх гэдэг ийм бүхэл бүтэн хөтөлбөр 15 үйл ажиллагаатай. Энэний хүрээнд ерөнхийдөө одоо энэ үндсэн дамсан том компаниуд маань тухайн улстай төлөх ёстой татвараа төлөхгүйгээр ингээд ашгаа шилжүүлээд таны хэлснээр нөгөө бага татвартай улс дээр ингээд хамаг орлого ашгаа төвлөрүүлээд энэ бол татвараас зайлс хийгээд байна. Энэ нөгөө тухайн улсынхаа эдийн засгийн тохирол, эдийн засгийн одоо нөгөө гэмт хэрэг гэж бас авч үзээд байгаа. Жишээ нь Канад болохоор бүр ингээд тусгай шүүхтэй. Тэгээд ингээд одоо зарим татварлагчдын одоо офшорт байгаа мэдээллийг авч нэгтгэж хянаж тий. Тэгээд энэ шоронд одоо бас ял оног дуусан ч юм уу тий. Ингээд бүр эдийн засгийн төвшөндөө шүүх цагдаад байгаа нийлээд ингээд шалгасан юм кейсүүд бас байгаад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө одоо үндсэн дамсан компаниудын одоо бизнес нь өөрөө онцлогтой учраас тэр хүмүүсийг бас буруутгах аргагүй. Гэхдээ мэдээж тэр одоо ашгаа өндөр байлгах нь тэр чинь бизнес зорилго байгаа. Гэхдээ улс орнууд өөрснөө татвараа зөв тогтоох хэрэгтэй. Шударга одоо тоглоомын дүрмээ шударга тогтоож иж татварлагч гэсэн ойлгомжтой ил тод байдлыг хангах хэрэгтэй. Тэгэхээр хамтдаа нийлээд энэ одоо татврын суурийг гажуудлуулаад байгаа үйл ажиллагаа нэг орон биш бөөнөрөө ингэ шийдъя гэд манай Монгол улс ч гэсэн энэ болохоор 2018 онд нэгдэж орсон байдаг. Тэгэхээр тэндээс одоо гаргаж байгаа дүрм журам энэ зөвлөмжүүдийг авч хэрэгжүүлдэг. За энэ бидний сунгасан гарын зарчим гэдэг байгаа нь одоо бас энэ OECD-гээс гаргасан 2022 онд хамгийн сүүлийн одоо үндсэн дамсан корпорациуд болон татврын удирдлагад хандсан юм удирдамж хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ удирдамжийг болохоор дэлхийн одоо 140 гаруй улс нэвтрүүлээд хэрэгжүүлээд явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ удирдамж дотор чинь жишээлбэл том Монголоос том компаниуд байгаа шүү дээ. Дөрвөн байгаа тий. Тэгээд том компани орж ирээд нөгөө төсөл дөөрөө зориулаад хөрөнгө оруулалт гэж нэг ойлголт байгаа. Тэгээд тэр хөрөнгө оруулалтыг би төдий хийнэ гэсэн нэг тодорхой нэг тав ярьж байгаа. Тэгэхдээ зээл авдаг. Өөрийн хөрөнгө биш зээл авчиж байгаа байхгүй нөгөө хөрөнгө оруулсан компани эсвэл хамтарсан компани байгуулад. Тэгээд тэр зээл нь авахтаа бол томоор аваад. Тэгээд нөгөө хоёр тал адилхан хариуцлага хүлээгээд. Тэгээд нөгөө бүр маш том зээл аваад хэдэн 10 тэрбумаар нь аваад өөрийнхөө дансанд авмагцаа тийшээ хүү төлж байгаа шүү том хүү. За хамтарсан бол нөгөө тал нь бас төлж байгаа. Тэгэхээр сүлдээ төлнө л дээ. Заавал төлнө. Тэгмэгч тэр 10 тэрбум төгрөг нөгөө яг тэр төсөл рүү шууд орохгүй шүү. Шат дараалаад орно. Тэр хооронд энэ мөнгө хаашаа хөдөлж байгааг хянахгүйгээр бид хүүгийн төлөх тийм асуудал гарах гээд байгаа байхгүй гарч чадаад байгаа байхгүй жишээ. Ийм тохиолдолд яах юм? За ер нь бол яг манай Монгол улс ч өөрөө уул уурхайн түшгэлс эдийн засгт улс. Тэгэхээр яг мэдээж гадны хөрөнгө оруулалтын компаниуд бол байгаа. Тэгэхээр тэр одоо хөрөнгө оруулаад орж ирж байгаа хүн чинь мэдээж хөрөнгө оруулж байгаа учраас эрсдлээ бас үүржин. Нөгөө төгөр манай Монгол улс ч гэсэндээ за та хөрөнгө оруулаад ирсэн. Тэгэхээр бид нар ч гэсэндээ бас танд одоо туслахыгээд хөнгөлж чөлөөлтийг бас өгж байгаа эргээгээд. Энэ хөнгөлж чөлөөлтийг өгж яана гэдэг маань манай улсад орох ёстой мөнгө маань одоо тухайн компани руу тий хөнгөлт байдлаар очиж яана л гэж ойлгох хэрэгтэй. За яг хөө зээлийн асуудал бол нэлийн одоо түгээмэл маргааны бас
гол сэдэв байдаг. Ганцхан Монгол биш дэлхийн улсын хэмжээнд ч гэсэн. Ялангуяа манайх шиг хөгжиж байгаа улсад бол энэ одоо бас нэлийн маргаан дагуулсан кейс байдаг. За энэ талаар ерөнхийдөө эдийн засгийн хамт ажиллагаа хөгжлийн байгууллагын нөгөө одоо яг уул уурхай байгалийн баялаг хариуцсан зөвлөхийн гаргасан юм юу байдаг. Зөвлөмж одоо яг нийтлэг тулгамдаад байгаа асуудлуудыг хүндсэн Адам Дэвлин гэдэг судлаач эдийн засгч хүний. За энэ одоо хүний хэлсэн тайлан дээр болохоор за ер нь бол яг нөгөө хөрөнгө оруулагч гадны компани маань одоо ялангуяа энэ хөгжиж байгаа энэ уул уурхайтай компаниуд руу хөрөнгө оруулахдаа зээл хэлбэрээр оруулахыг илүүд үзээд байна. Ийм хандлага, ийм загвар модель байна. Тэгэхээр энэ загвар модель дээр одоо уул уурхайд эхэлсэн улсууд хэрвээ энэ загварыг одоо хэрэглэвэл одоо энэ дээр тусгаалаад ингээд тус журам тий ялгууртай арай өөр байдлаар ингээд зохицуулах нь зүйтэй юм аа. Тэр зээлийн хүүг одоо бас хязгаарлахгүй бол нөгөө мэдээж тэр улсад төлөх байсан татвар буурнаа. Тэр чин зээлийн хүүгийн зардал гэдэг одоо тухайн уул уурхай хөгжиж байгаа уул уурхайтай улсад чинь зардал болж хувирж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө тал руу болохоор хүүгийн орлого ингэ шилжиж байгаа тий. Тэгэхээр энийг болохоор ингээд 2 3 ийм загвараар ерөнхийдөө нэгдүгээр загвар нь болохоор ингээд шууд зээл олгодог өөрөөсөө. Хоёрдугаар загвар нь болохоор одоо нөгөө бусад банкудад ингээд баталгаа гаргаад ингээд юу гэдэг батлан даалт хийгээд зээл олгодог. Гуравдугаар хувьд нь болохоор одоо өөрөө оролцохгүй гэдгийг гадны байгууллагаар дамжуулаад ингээд зээл ордог. Ийм 3 нийтлэг загварыг тухайн тайланд зөвлөмжөнд тусгасан байсан. За. Тэгэхээр яг нь ер нь бол манайд ч гэсэн ийм тохиолдлууд бас байгаа гэж харж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр юу гэхээр улсын хувьд мэдээж энэ одоо юу гэдэг хөнгөлт өгж болно. Гэхдээ бид нэр хөнгөлтөө зөв өгж гин үгүй юу те? Энэ хөнгөлт маань манай эдийн засгт эргээд ямар өгөөж гинэ гэдэг дээр бас дүгнэлт хийх ийм асуултууд гарч ирээд байгаа. Ер нь бол одоо хөнгөлтөө яг оновчтой зөв өгөхгүй байвал бид нэр тэр олгосон одоо хөнгөлт маань эргээд одоо эдийн засгт буцаагаад яг мэдээж хөрөнгө оруулалт хийж байгаа хэдэн жилийн дараа бид нэр өгөөж хүртнэ л гэдэг ийм зорилготойгоор хөнгөлж байгаа шүү дээ. За тэгэхээр энийг бол айгу нарийн тооцож үзэж яг бодит нөхцөл байдалтайгаа уялдуулаад одоо зөв тогтоох дүрм журмаа зөв оновчтой байлгах. Тэгэхээр энэ хараа ийм асуудал хөндөж байна л да. Гадаадын хөрөнгө оруулалт оруулнаа гэдээ ороод ирж байгаа. За бид нар оруулахын тулд бус дэлхийн бус орнуудаа өрсөлдөж байгаа учраас бүхэл энэ ялангуяа уул уурхайтай орнууд бид нар төдөн хувийн хөнгөлт үзүүлнэ гэж хөнгөлт үзүүл татхаас шаарахгүй байгаа байхгүй юу. Яг л хэдэр яг шиг дискэтлийг хийгээд дүрмжсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр за би ийм хөнгөлтөө үзүүлнэ гэрээ хийгээд татчих жаа. За татчихлаа. За окей за бид нар ийм хөнгөлт үзүүлнэ гэх. Тэгэхдээ таны оруулж ирж байгаа хөрөнгө чинь таны хөрөнгө юм уу? Зээлийн хөрөнгө юм уу? Хэрвээ зээлийн хөрөнгө гэж байгаа бол энэ таны хөрөнгөтэй хэдэн хувиар харьцах хязгаартай байх вэ гэдгийг тогтоож өгөхгүй болбол өөрөө нэг төгрөг оруулаад $1 оруулаад хөрөнгө оруулалтын 99% зээл байх юм бол зээлийн хүнд хамгийн юм явчихж байгаа учраас яг хэний хөрөнгөөр чи орж ирж байгаа юм бэ гэдгийг энийг ялгаж салгасан харилцаа хэмжээ тогтоосон тийм дүрм журам байд юм уу татварын систем. Байл яг одоо яг манай аж ахуйн нэгжийн хуулийн дээр болох нэмэн капиталжуулалтын дүрм гэж байгаа. Ер нь бол хөрөнгө оруулалтын хэмжээний анхны хөрөнгө оруулалтын хэмжээний 3.1-тэй тэнцүү одоо хүүгийн зардлыг асч болно гэсэн заалт байдаг. Тэгвэл OECD-гээс болохоор одоо 4-р үйл ажиллагаан дээр ерөнхийдөө нөгөө хүүгийн зээлийн хүүгийн зардлын хязгаарлалтуудыг ямар байдлаар одоо тооцож хасах боломжтой вэ гэсэн юм зөвлөмж гарсан байдаг. Тэгэхээр энэ зөвлөмжийн дээр болохоор ерөнхийдөө нөгөө одоо зээлийн дүнгийн өрийн хэмжээ болон хөрөнгийн хэмжээтэй харьцуулаад юм томьёо байгаа юм. Манай Монгол улсын хуулинд байгаа юм биш. Монгол улсын хуулинд тэгээ нэмэн капиталжуулалтын дүрм гэж бид нар нэрлэдэг. Нэмэлт хөрөнгө оруулалтыг нэмэлт хөрөнгөжүүлэх гэсэн санаа явж байна тийм капиталжуулах гэдэг. 3.1-ээр 3-ны хүүг нь 3-ны миний оруулсан би гадаадын компани миний оруулсан хөрөнгийн би хөрөнгө оруулаад тэгээ би ихэд зээл авлаа шээ тий. Тэр миний төлж байгаа зээл энэ хөрөнгийн чинь 3.1-ээс илүү хэтэрх юм бол бид энийг зээл гэж тооцохгүй. Тий, тэр дүнгийн ногд ашиг гэж тооцохгүй гээд татвар тавьчих юм биш үү тийм ээ. Тий. 3.1 дотроо байвал зээлийн хүүгийн зардлаар хасаж болно. Энэ аль зэрэг хэрэгжиж. За энэ бол хэрэгжиж байгаа.
Яа тэгвэл бас хуулийн дээр байгаа тус учраас гэхдээ Pepsi-ийн тэр 4-р үйл ажиллагаанд болохоор нэлээд ингээ өргөн үрээтэй авч үзсэн байдаг. Жишээ нь одоо групп компани зээлжих төвшинг нь яаж үзэх юм. За одоо түрүү нөгөө баталгаа гаргаж ин гэж хэлж штэ тий. Тэгэхээр баталгаа гаргасан зээл маань өөрөө яг одоо банкнд баталгаа гаргаад нөгөө одоо жишээ нь би зээл авах гэтэл миний одоо мөнгө хөрөнгө маань хүрэхгүй байтал одоо манай гэр бүлийн хүмүүс ч юм уу юу гэдгийг тий одоо надад хамааралтай хүмүүс надад баталгаа гаргаж өнгөд миний авах тун нэмэгдээд ороод ирнэ да. Тэгэхээр нөгөө групп компани түвшинд болохоор ер нь бол одоо нөгөө далд дэмжлэг гэж яриад байгаа. Тэгэхээр энэ хүний далд дэмжлэг нь энэ компани яаж нөлөөлөд байна гэдгийг хүртэл тооцож үзэх шаардлагатай гэж. За нарийн тооцсон байна. Тий. Тэгээд тусгай томьёо одоо бас энэ зээлжих зэрэглэл тогтоодог энэ компаниуд байдаг шүү дээ. Одоо Монгол Улсын зээлжих зэрэглэл жишээ нь S&P-ийн ингээд агентлагийн гаргаснаар сая одоо би хасгач гэдэг юм уу тий. Тэрнтэй адилхан ер нь бол зээлжих зэрэглэлийн тогтооно. Тэр зээлийн асуудал өөр аюу нарийн. За энэ дээр бол манай татвар албач гэсэн бас нэлээд сайн ажиллаж байна гэж би харж байгаа. За сүүлийн одоо маргаантай кейсүүдийг бас татаж авч үзсэн. Дотоодын компани одоо манай Монголд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа гадны хөрөнгө оруулалтч компани дээр кейсүүд гарсан байсан. Тэгээ энэ дээр яасан бэ гэхээр ерөнхийдөө бол ер нь бол зээл мөн үгүй юу. За OECD-ийн одоо 22 онд гарсан зөвлөмжөөр болохоор энэ зээл яг мөн үү хөрөнгө юм уу гэдэг эхлээд тодорхойлох шаардлагатай гэж үзсэн байна. Тэгэхээр зээл өөрөө нөгөө онцлогтой байдаг тийм үү. Одоо чинь та хоёр ингээ хоорондоо одоо нэг зээл өглөө авлаа гэхэд буцаага зээлээ хизээ төлөх юм. Зээлийн хүүн хэд байх юм тий. Юу гэдгийг зах зээл дээр одоо яг хэд байна. Би тэрнтэй л адилхан ингээ тогтоож эхэлж төлөх юм. Тий хизээ эхэлж төлөх юм. Эргээд төлөхгүй байвал би эрсдэл яаж одоо хангах уу гэдэг юм. Тэгэхээр ийм нарийн нөхцлүүдийг ингээ тооцож үзээд одоо зээлийг олгодог. Тэгвэл хамааралтай компаниуд болохоор энэ нарийн нөхцлүүдийг бас зарим тохиолдолд одоо гүнзгий авч үзэхгүйгээр бас зээл олгосон юм юунууд байгаад байгаа байхгүй кейсүүд. Тэгэхээр татварын албаны зүгээс болохоор одоо сүүлд гарсан нэг кейс байсан 25 онд. Энэ кейс дээр болохоор бас ингээд тухайн компани одоо нөгөө тухайн компани маань алдагдaltaй тайлан гарсан байна л да. Тэгээ гол зардал нь болохоор зээлийн үгийн зардал байна. Бас одоо юу гэдэг нөгөө толгой компаниас менежмент үйлчлэгээний төлбөр байна. Тэгэхээр энэ нь одоо алдагдлыг нэмэгдүүлээд байна. Тэгэхээр татварын албаны зүгээс энэ зээл нь одоо бас яг зээлийн шин чанартай биш байх гэдэг юм уу. Иймэрхүү хөрөнгө оруулалт ч юм уу ийм байдалтай байхаар байна гэд. За энэ нь болохоор нөгөө OECD-ийн загвар дээр одоо зээл байвал ийм байна. Хөрөнгөний шин чанартай байвал ийм байна гэдэг нэг зөвлөмж өдөржинж дээр ингээд тусгаад өгсөн. Тэгээд тэр шалгууруудаар нь шалгаж үзээд бас ингээд акт тавьсан. Тэгээ манайх гишүүн болсон юм чинь тэр журмаар нь явах юм байгаа биз дээ. Тэглүү яг хөө тэр одоо уусаа энэ OECD-ийн гарын авлага өдөрдмжийг манайх хэрэгжүүлнэ. Мэдээж дотооддоо бид нар одоо үн шилжилтийг хамгийн тохиромжтой аргыг сонгох гэдэг юм 2019 онд батлагдсан. Сангийн сайдаар батлагдсан юм журам байгаа. Татварын ерхий хуулийн дээр аж ахуйн нэгж нөөт гэдэг гол хуулийн дээр бол заалтууд орсон байгаа. Тэгэхээр эн чинь маш их тийм мэдээлэл хийх хэрэгтэй юм байл да. Жишээ нь одоо өөрийнхөө компанид одоо өгж байгаа түрээс нь одоо яг тийм зах зээлийнх байна уу эсвэл бол илт давуу байна уу илт доогуур байна уу зөвхөн түрээс хэл ярил. За тэгэл ашиг шилжүүлэх тэрний хүү бивэндээ зээл өгөх тэр нь банкны хүнээс хэдэн хувиар байна, илүү байна, дутуу байна уу. Тэгээ энэ бүхний чинь цаа маш их том датабейс яриад байна шүү дээ. Маш их том мэдээллийн сан цуглуулах хэрэгтэй тий. Яг харьцуулж болохоор. Тэгээ яг төсөөтэй нөхцөлд гадаадын компани орж ирээ харьцуулахаар гадаад бол юм үнэтэй байдаг. Тэгэхээр нэг том ажилддаг байх тий. Тэгэхээр энэ шийдвэр нь юу байж болох вэ? Нөгөө ер нь бол яг одоо бид нар ч гэж манай дэлхийн бүх улсууд Монгол улсын татварын албач гэсэндээ одоо нөгөө харьцуултын шинжилгээ гэж айгүй чухал байдал одоо чухал шинжилгээ байдаг. Одоо үн шилжилтийн тайлан гарахтаа уялдаатай. Тэгэхээр харьцуултын шинжилгээ хийхийн тулд мэдээж тэр чи одоо бусад хамааралгүй этгээдүүдтэй ямар одоо ажилгүйгээ хийсэн, ямар үнээр одоо бараага борлуулах байсан гэдгийг харьцуулж үзэж байгаа. Тэгээд би даасан этгээдүүд хэрвээ энэ ажилгүйгээ хийсэн бол ямар үн нөхцлөөр хийх байсан бэ гэдгийг тогтоох гээд байгаа. Тэгэхээр энэ одоо яг датабейс өгөгдөлтэй мэдээж нөгөө харьцуултын шинжилгээ хийхэд бол ямар ч хамааралгүй этгээдийн мэдээллийг аваад зэрэгцүүлээд үзнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол мэдээж одоо бас аюу төвхтэй. За энэ одоо асуудлыг бол одоо ер нь бол энэ ганцхан Монголд биш бусад бас хөгжиж байгаа улсууд ч гэсэндээ ер нь бол одоо харьцуултын шинжилгээ аюу хэцүү. Гэтэл чивэл өнөөдөр Улаанбаатар хотод энэ одоо тайлангийн жилд Улаанбаатар хотод ер нь
3 зэрэглэлээр тий А Б энэ зэрэглэлүүдээр туристийн үн ямар хэмжээнд байсан гэсэн мэдээлэл байх хэрэгтэй юм ба шүү дээ. Тэрний чи мэдээлэл чи А зэрэглэлд ийм байхад та одоо өөрийнхөө компани ийм өгсөн байна гэдэг ийм тодорхой нэг баримжаатайгаар ярихгүй бол юу бид тэр тохирсон нэрээр ярьж байгааг хэлэх юм бол хэцүү юм байна л да. Тий, ер нь бол тийм. Одоо яг энэ дээр бусад хөгжиж байгаа, ер нь бусад улсууд яаж шийдэж байна гэхээр ер нь дотооддоо юм датабейс бий болгож байна өөрсдөө. За тэгээд одоо юу гэдэг бас ингээд татрын албаны зүгээс одоо сургууль одоо юу гэдэг бусад судалгааны байгууллагуудтай хамтраад тийм ийм өөрсдөө байгаа нөөц судалгаан дээрээ тулгуурлаад одоо жишээ нь одоо Safe Harbor гэж нэрлэдэг тусгай ийм ашигын маржин одоо салбараар нь ч юм уу тий жишээ нь одоо хоолны үйлдвэрлэлийн салбарын ашиг одоо ийм байна. Тэгэхээр одоо таны ашиг хоорондоо хийсэн ажилгүйгээ чи энэ маржин дотор одоо байвал бид нар одоо нарийн шалахгүй үн шилжилтийн одоо ийм эрсдэл байхгүй гэж үзнэ гэд ингээд нөгөө хэмжээ тогтоогод өчөж байгаа. Тэгэхээр энэ нэг талдаа нөгөө татварлагчтай амар бас ойлгомжтой болж байгаа байхгүй. За энэ ашиг нь татвараас ингээд ийм чиглэл өгсөн юм байна. Би тэгэхээр энэ миний одоо ашиг энэ маржин дотор байгаа юм чинь би одоо хамааралтай итгэдэг гүйлгээ хийсэн ч гэсэн би ямар ч ясаа эрсдэлгүй байна гэд ингээд ойлгочихж байгаа. Тэгэхээр энэ манай Монгол Улсын хувьд бас энэ Safe Harbor-ын дүрмийг бас хэрэгжүүлэх тухайн салбарын дундаж үзүүлэлтүүд гаргадаг. Америкт Bratz Table гэдэг билүүдэд тийм нэртэй хүсэлт гардаг. Тийм бенчмарк одоо шинжилгээ гэж бид нэрлэдэг. Бенчмарк буюу харьцуулаад ярих юм байвал ганц татвар дээр ч биш. Бус бүх төрлийн бизнесүүдэд нь өөрсдөд нь чивэл тухайн бизнесийн онц нь хэд юм бэ? Return on investment хөрөнгө оруулалтыг эргэлтэн юу буцаад нь өгөөж нь хэд юм бэ? За энэ салбарт одоо чивэл ажиллаж байгаа хүний тоо борлуулалт хоёрын харьцаа ямар байдгийг юм бэ? Ашиг нь түвшин ямар түвшинд байдаг? Жишээ нь хүнсэн дээр одоо хэдэн хувь байдаг юм аа. Ингээд салбарт ингээд нэлээд юм өрсөлдөөн их болоод салбар тодорхой хөгжихийн хэмжээнд ийм нэлээд онцтой ийм бодиттой тоонууд харьцаанууд бий болох гээд шүү дээ. Энийг бид нар бий болгоогүй байх тийм ээ. Яг одоогор бол яг шууд ашиглах тийм дотоод харьцуул ялангуяа дотоод компани одоо Монголын нөгөө групп компаниудын хувьд шууд бэлэн зах зээл дээрээс аваад ашиглах юм тоо мэдээлэл бол бас уг нь бол наадхын чинь мэрэгжлийн холбоодууд нэг талаасаа гаргах ёстой. Нөгөө талаасаа бол татварын байгууллага гаргах ёстой шүү. Татварын байгууллага чи яг бодитойгоор ямар компани хэдэн төгрөг өгж байгаа, хэдэн хүн ажилуулж байгаа гэх тийм. Тэгээ энэ тоо баримт ингээд юм бариад авах харьцуулах юм дотроо хийхгүй бол таны ярьж байгаа чинь нэлээд цаг хугацаа авах ажил болчихно юм. Тэгээ энэ өөрөө нөгөө бас нэлийн техник ажиллаж шаардна. Тэгээ одоо нөгөө ингээд үнээс гадна ямар нөхцөл аа гэрээний нөхцлүүд нь бас судалж үздэг. Гэрээнд энэ одоо юу гэдгийг энэ арай одоо ялгаатай тий онцлог үйлчлэгээ болгон ч өөр байдаг ш. Яг тэрнтэй адилхан. За шинэ та түрээс ярьсан. Тэгвэл түрээслээд байгаа объект нь ямар юм? Одоо арай нөгөө ингээд хотын төвд зэрэглэн өөр юм уу эсвэл ингээд захтууч юм уу тий тэгэхээр чи байршлаас хамаарат үн өөр болно дотор зохион байгуулалт тогтчлоос хамаарат бас өөр болно тэгэхээр энэ ялгаануудыг бас аягүй сайн ойлгож хийж харьцуултаа хийх хэрэгтэй. Буюу яадлаар чин судалгаа хийгээд ил тоолоор хэвлээд л байх тийм нэг институт хэрэгтэй юм байна шүү дээ. Манай тим юм нь хэм байна. За яг одоогийн байдлаар бол мэдээж нөгөө татвар хаалт бас татварлагчийн мэдээллийг бас гаргах салбарын дундаж мэдээллийг гаргах яага болдгоо. Салбарын дундаж мэдээллийг харин татварын алба ирээд одоо зарим одоо хөгжиж байгаа улсууд бол ингээд статистик бусад банк одоо ингээд өөр эдийн засгч нартайгаа хамтраад ийм мэдээллүүдэн гаргаад одоо нөгөө Safe Harbor-ын дүрм гэдэг шиг ингээд дунд чинь манай яагаад гарахгүй байгаа юм бол. За манайх бол одоо энийг хийх бахал гэж бодож байна. Тий статистикийн байгууллага татварынхан мэрэгжлийн холбоодууд нийлжээж юм нэгдсэн нэг иймэрхүү харьцуулалттай болохгүй бол дундаж маржингийн гаргаж өгчих юм бол тухайн аж ахуйг эрхэлж байгаа хүн ч гэсэн өөрөө мэдэхгүй байгаа шүү. Чи бас өрсөлдөөний тоо баримт шүү. Чи салбарынхаа дундажтаас ийм доогуур явж байгаа бол гэсэн нэг тийм ер нь бол өрсөлдөөн ийм төгс биш болоод л харуулдаг байгаа юм л да. Энэ мэдээлэл гарахгүй байгаа ч тийм. Нөгөө талаар энэ одоо юу гэдэг нөгөө гадаад улсын мэдээлэл одоо датабейсийг худалдаж авах гэж өөр аяг үнэтэй. Одоо жишээ нь Orbis, Bloomberg гэдэг мэдээллийн сангууд байгаа л да. Энэ одоо худалдааны зорилготой. Тэгэхээр энэ датабейсүүдийг авахд одоо юу гэдэг хэдэн 10,000 багы зарим нь аяг үнэтэй 100,000 ч хэмжигдэх тийм үнэтэй байгаа. Тэгэхээр мэдээж тэрсэн жижиг дунд компаниуд авч чадахгүй шүү дээ. Тэр одоо том компаниуд ч гэсэндээ
Тэ зөвхөн одоо харьцуултын шинжилгээ хийхэд бол худалдаж аавна гэдэг чинь хэцүү. Тэгэхээр энийг бол одоо цаашид бас татварын албан маань харж ойлгож одоо шийднэ байх. Бас нэмээд хэлэхэд нөгөө зарим улсууд болохоор үнэ урьдчилан тохирдог. Урьдчилсан үнийн хилцээр гэж хийдэг. Тэгэхээр яа гэхээр нөгөө татварлагч маань за бид одоо ингээд хамааралтай этикеттэйгээ би ийм үнээр хийх гэж шүү. Тэгэхээр энийг маань шалгаад өгөөч гэгээд одоо байгаа улсынхаа татварын албатаа хүсэлтээ өгөөд нөгөө улсынхаа одоо бас нөгөө хамааралтай этикет гадаад хэрэг байвал тэр улсын татварын албанд мэдээлэл өгөөд хоёр талаас ингээд үнийг хянж үзээд за болж байна болохгүй байна гэдгийг шийдэж болдог. За эцэтний татварынхаа системийг ялангуяа таны мэргэжсэн үнийн шилжилтийн тухай асуудлыг зөв анхааралтай авахын тулд Монгол улсад одоо ямар алхам хийх ёстой, юу хийх ёстой гэж та үзэж дүгнж байна вэ? За ер нь бол манай одоо Монгол улсын хувьд бол 19 онд татварын 2 дахь шинжилэл хийгдээд яг үн шилжилтийн одоо энэ асуудал маань хуулинд бас нэлээд тусгаад өмнөх үеийн харьцуулахад сайжирсан. Гэхдээ одоо бол бид нар нөгөө чанар сайжруулалт те илүү одоо жоохон агсан төвшин рүү ороод явж байгаа гэж харж байгаа. Татвар дээр ч гэсэн бас нэлээд кейсүүд бас нэмэгдэж байна. За мэдээж маргаан гарна те маргаан гарж ийна гэдэг чинь тэнд одоо хөгжил явж ийна л гэж ойлгож болно. Тэгэхээр одоо юу гэдэг энэ маань чанараа сайжруулах, өшөө хөгжүүлэх те биднэрт одоо хийх ажлууд бас байгаад байна. Саяных одоо нэг датабейсийг бол мэдээж хамтарсан байдлаар ингээд зохион байгуулж. За Монгол банк одоо статистик, за эдийн засгийн одоо хорооч гэдэг юм уу те ингээд тэгээд татварын байгууллага өөрөө нийлээд ингээд ийм дата сан дотооддоо хөгжүүлэх хэрэгтэй. Нэгдсэн сан бий болгоё гэж. Тэгээ энэ өөрөө нэг талдаа татварын албанд ч амар, татварлагчид ч амар болж байгаа байхгүй юу? Үнэтэй бааз худалдаж авах шаардлага үүсэхгүй гэсэн үг. Тэгээд дээрэс нь эрсдэлгүй бас татварлагч гэсэндээ хоорондоо эсэнгүүлгийн дээр би буруу хийгээд байна уу, зөв хийгээд байна уу гэдэг айцсгүй тий. За энэ дотор байвал би одоо ингээд эрсдэлгүй одоо хүн шилжилтийн эрсдэл гарахгүй байна гэж үзээд тайлангаа өгөө явчихна. За мэдээж нөгөө нарийн одоо том дүнтэй өндөр тийм ач холбогдолтой гүйлгээнүүдийг бол нарийн шинжилгээ бол хийх нь зайлшгүй. За та хоёр үндсэндээ энэ татварын системд тэрийн болгон ярьдгүй асуудлуудыг хөндөж ярьж байна. Энэ бол үндэ бол компаниуд ч гэсэн үнэхээр бодиттой ажиллаад тэр хууль журмынхын дагуу тэрнээс их бишээр яг журмынхын дагуу компанийн тэр татварыг төлөөд явах нь бол өөрөө тэрт нийгмийн хариуцлагын хэмжээнд бол ашигтай зүйл. Нөгөө талаасаа бас авах ёстой татвараа авч чадахгүй байгаа бол бас анхаарах зүйл тийм. Тэгээ энийг шийдэхэд ийм тодорхой чиглэлээр тодорхой асуудлаар их сони ярьсан боллоо. Үнийн шилжилт бүх оронд байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой тэр олон улсын байгууллагуудтайгаа манайх нэгэн гишүүн имиж болон гүнзгий ажиллаж сурч мэдэх шаардлагатай гэсэн дүгнэлт хийж болох юм шиг байна. Тийм үү? Тий, тэгэл яг ер нь бол үн шилжилт гэдэг маань одоо дэлхийн хэмжээний том компаниуд дээр бас ярихдаггүй. Жишээ нь одоо юу гэдэг жижиг одоо өдөр тутмын л амьдрал дээр ингээд байгаад байгаа байхгүй юу гэдэг одоо ихнэр нөхрийн компани ч гэдэг юм уу тий. Тэгэхэд хоорондоо ингээд үнэ тохироод хийх боломжтой. Тэр нь юу вэ гэхээр эцсийн дүндээ нөө шийдвэр гаргач нэг учраас чинь өөрчлөлтийг хийж болоод байгаа. Тэгэхээр үнэн шилжилтээ одоо зөв удирднаа гэдэг маань тухайн улсын эдийн засгт айгүй тийм нөлөөтэй. Эргээд одоо энэ нэг компани тайлангийн асуудал биш. Бүхэл бүтэн улсын эдийн засгт одоо сайн сөрөг болон эерэг нэм нөлөө үзүүлэх стратегийн шийдвэр гаргах шаардлагыг харуулад байгаа. За баярлалаа байна. За баярлалаа. Хүнд үзэгчтэй өнөөдөр татварын тогтолцооны тухай тэрийг яаж төгөлдржүүлэх вэ? Ямар арга замууд байна? Юун дээр гол анхаарах вэ гэсэн чиглэлээр мэргэжилтэнтэй олон улсын татварын үн шилжилтийн мэргэжсэн доктор Батцогтын зол заяатай ярилцлаа. Баярлалаа. King Tower Apartment Бэлэг улсын Rainiers брендийн шилэн фасадтай оршин суугчдад зориулсан 5 тухтай орчин бүрдүүлсэн цэлгэр уужим орон зай бүхий 60-аас 154 м2 2-оос 5 өрөөний сонголттой орон сууцнаас төлбөрийн таатай нөхцлөөр худалдан авах боломжтой. King Tower Apartment 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна.